Сайн байцгаана уу арга зүйчид маань эсэсээр хийсэн шилжилт хөдөлгөөнөө хэрхэн их нүүдэл дээрээ татаж оруулж ирж хадгалах заавар өгсөн бичлэгийг хүргүүлж байна. За хэрэглэгчид эсний шилжилт хөдөлгөөн зэс рүү орж эсээсээс шилжилт хөдөлгөөнөө татаж хадгалах ёстой. Хүүхдүүд зэс рүү орж нийт хүүхдүүдэд эсээсээс татаж болохгүй гэдгийг анхаараарай. За шилжилт хөдөлгөөн зэс рүү ороход сүүлд татсан огноо эсээсээс татах хадгалах гэсэн энэ талбар бол эсээсээс шилжилт хөдөлгөөнөө татдаг хэсэг. Сүүлд татсан огноон дээр харагдаж байгаа энэ огноо бол та хамгийн сүүлд эсээсээс шилжилт хөдөлгөөнөө татсан огноо. Эсээс дээр хизээ шилжилт хөдөлгөөнөө хийн тухайн өдөрт нь их нүүдэл дээрээ шилжилт хөдөлгөөнөө татаж оруулж ирж хадгалах ёстой гэдгийг анхаараарай. Хэрвээ тухайн өдөрт нь шилжилт хөдөлгөөнөө их нүүдэл дээрээ татаж оруулж ирж хадгалахгүй байвал бүлгийн багш нар нь тухайн өдрийнхөө эрцийг эсэс рүү илгээж чадахгүй гэдгийг анхаарах ёстой. За хэрвээ та өмнөх 7 хоног буюу 9 сарын 12-ны өдөр эсэс дээр хийсэн шилжилт хөдөлгөөнөө тухайн өдөрт нь их нүүдэл дээрээ хадгалж чадаагүй бол өмнөх өдрөөр нь буюу 9 сарын 11-ний өдрийг огноогоо тохируулж агаад эсээсээс шилжилт хөдөлгөөнөө татна. За баруун дээд буланд нь бүртгэгдсэн буюу нийт 71 шилжилт хөдөлгөөн эсээсээс татагдаж орж ирлээ. За тэгвэл нийт 71 шилжилт хөдөлгөөнөө та их нүүдэл дээрээ харахыг хүсвэл энэ эхлэх огноогоо тухайн сүүл татсан огноотойгоо ижил буюу 9 сарын 11-ний өдөр болгоод харах товчлуурыг дарснаар 11-ний өдрөөс хойших нийт шилжилт хөдөлгөөнүүд их нүүдэл дээр нь харагдах болно. За энэ нийт шилжилт хөдөлгөөнөө та шүүж хараад нийтээр нь буюу 71 шилжилт хөдөлгөөнөө нийтээр нь хадгална. За ингэснээр амжилттай 71 шилжилт хөдөлгөөн хадгалагдаж байна. За мөн хүүхэд тус бүрээр шилжилт хөдөлгөөнөө шүүж хадгалахыг хүсвэл хайлт хэсэг дээр тухайн хүүхдийн нэрийг бичээд хайхад тухайн бүлэг за хүүхдийн овог нэр хүүхдийн ерөнхийдөө шилжилт хөдөлгөөнөө хийсэн үйлдэлийн огноо харагдана. За хэрвээ тухайн хүүхд дээр 2 шилжилт хөдөлгөөний үйлдэл буюу хасах шин суралцагч гэсэн 2 үйлдэл харагдвал үйлдэлийн огноогоо арга зүйчид маань сайн хараад хамгийн сүүлд хийсэн үйлдэлийн огнооныхоо даарталд харагдаж байгаа хүүхдийн хадгалах төвчлөрийг дарж тухайн хүүхдийн шилжилт хөдөлгөөнийг хадгалах нь зүйтэй. Ингэснээр тухайн хүүхдийн шилжилт хөдөлгөөн их нүүдэл дээр нь амжилттай хадгалагдана. За анхаарал хандуулсанд баярлалаа. Их нүүдэл платформ